Санаа одоо миний ярих аним бол дүүгийн маань хамгийн дуртай аним ээ. Үзэхэд айгүй хөвгөлтэй хөнгөн байсан болохоор та нарт ч гэсэн таалагдана гэж нэ тий. Хичээлээ хийгээд сууж байсан чи гинтл толгой зөхөх шиг болоод сэргээл харсаж хамгийн хайдаг зүйл болох аал зулаа төрчихсөн байл яах вэ? Өөрийгөө аал зулсан гих үнэндээ эвлэрч чадахгүй байхад идэх хоолны хүртэл нэг идэх. Үүч болоогүй ээж нь хүртэл идэх гээд хар чи ийм газар яаж удах вэ? Шууд л зогтчихно. Арай гэж 50 юм бодох газар ирээд би яг үхий дараа төрөлтэй аал зулаа төрсөн юм бата. Гэтэ яагаад өгчүү? Гэл олон юм бодох ч угаасаа ойлгохгүйгээс хойш. За зин яах вэ? Мэдээлэл байхгүйгээс хойш орчинтойгоо танилцсанаа. Тэ уг нь кино зохиол лидер дээр гардаг шиг скиллтэй болгоё. Гэсэн чи хаанаас ч юм 100 скилл оноо байна. Шинжилгээний скилл үгээр авах уу? Гэх хоолоо сонсогдтыг. Манай хүч мангар цоглог. Дээрээс нь нилээн далтаг. Нүү чадвараа авснаа. Пүү чи эсрэг ертөнцийн биш дээ. Одоо чи инка аална гээл шинээр авсан шинжлэх чадвараараа чулуу шинжилээл харсачаа. Чулуу гэж авдээ. Юу вэ? Тоглоод байгаа юм уу? За яг энэ ханд хүрэх юм бол ямар агуу болохыг нь мэдж байгаагүй тийм тий. Гээл хүрсэж хан гш. Шал хэрэггүй скиллэнд байсан бүх оноогоо өгчжээ хөрхий. За яг сайн талаас нь харъя гэвэл нэгдүгээр төвшин болохоор л ингэж байгаа хэл та. Төвшөө их үл яг алах байхаа. Манай алд ч яг цоглог юм болохоор яг би ч өмнөх наснда тоглохоос өөрийг шийдгүүлсэн л та. Энэхтэй яг төвшөөхтэй тоглоом шиг л илүү дээ. Алчи талчи гээл явдагч. Хөөхөж жижиг амд тоол болчхоор юм алах уу. Азар хүний мөр болол баярлал хараасан дагаал явж ирсэн чаа. Өөрийнх нь төрлийг алдсан байгааг хараад окей за хүнтэй л таарч болохгүй юм байна. Гээл айж ухарж байгаад өөрийгөө утас гаргаж чаддгаа мэддэг. Мэдээж аалц штэ. Тэгэл хөөрөл аюулгүй гэр энтер барайл. Үндэ амтан баригдах юм бол мэддэг чичрэг болс. Яралт үе зовтох нөхнүүд энтер хийчихсэн нэлээд сэргэлээ. Гэтэ хит хөлсөөдөөс уучраас байсан ганц олоолох өөрийнхөө төрлөختнийг идэхэд энэ бүр аимшигтай байлаар амттай. Тэгэд ч бүр болоогүй. Цусан төрлөө идэх чийдэг цолтоо олцдог. Бас байсан хоёр скилл нэх юм бол хориотой болон хор тайлах. Торонд нэг юм орчихсан байхаар ночол харсаж хортой мэлхий. Манай алзан чиг эвдэж гисэн болохоор шарандаа иднэ гэсээр гаал. Бөө юм болж иддэг. Гэтэ бас л амтхөө. Энэ үеэр хаа нэгтээ эсэлтийн баяр болж байхаа. Ангийнх нь хүүхдүүд нь бүгдрөөл хүн болчихсон байхад манай хүн л ганцаархнаа аалз болчихсон. Зарим хүүхдүүд нь ханхүү, зарим хүүхдүүд нь амар царилгагүй, цэцлэнтэй алдартай. Бас дээрэс нь хоол унд дэлбэг. Энэ эльф охин болохоор багш нь. За яг ч манай хүн ганцаархнаа азгүй бишээ. Энэ мөрөн дээр байгаа луун манай хүнийг урд насндаа дээрлэхтэй байсан болохоор шийтгэл болооч тэрөө ийм төрхтэй болчихсон. Тэгэхээр манай хүн яг ямар буруу зүйл хийсэн байж болох вэ? Энэ ертөнцийн үзэгслэн гоогоор гайхагтаад байгаа энэ охин ч өмнөх наснда эрэгтэй байсан байвал яах вэ? Ингээс нь хоёр хүүхэд нь хоёр өөр улсын ханхуу болчихсон. Тэгэд бүр одоо нэг ангид сурахаар болчихсон. Энэ цагаан үстэй өнгөрөөс сортой нөхөр бол өмнө нь нэлээд дээрэнгүү нөхөр байсан. Харин энэ цэгэр үст нь болохоор одоогийн амьдрал дах ах нэг их маш хүчрэг баатар их золтой нэг амар биширдэг. За тэгэхээр манай хаалт чинь нэлээд даалдаг болохоор цаашдаа даалдаг юм уу даалдаг гэж явчихъя за. Тулалдах бүрдөө туршлагууд нь нэмэгдэж скиллүүд нь улам олон болсоор өмнөх байсан скиллүүд нь хүртэл өгцөөр. Бас нэг гоё давуу тал нэх юм бол төвшөө их болгондоо биеийн шинжлэгдэн авсан шарах сорив тасарсан бие эрэхт ингээ бүгдөө шинжлэгддэг. Нэлээ уучраа болон тогтцсон байж байхад нь нэг өдөр торонд нь хүү орчихсан байхаар нь очил харахсыг чинь талдгыг харсан нөгөөдөл чинь гал тавингуудаа торноос нь арайгалж мултрангуудаа нэг үнд үлдээгээл зогтчихдаг. Амттай мэдээг ууцсныг ч хэлэхөө. Гэс шараад амтлаа цаахын эдийн мэдээ ухааны бодож ирсэн чинь дааш нөгөөдг нь хагардгүй. Бүр яаж ч оролдоод хагарахгүйсэн болохоор нөгөө шинжлэх чадвараа төвшөө ихснийг нь мэдчихсэн болохоор арай ч нэг өндөгөхгүй илгүүтэйгээ шинжилэл үтсээ чаа газрын луугийн өндөг гэдэг мэдээллийг хэлж өгдөг. За яг хөө хизээ нэг өдөр хагалж чадхаар хүчтэй болохоор иднэ. Гээ санаа амар үжсэн чи эргэн тойрных нь бүх торнууд нь чичирхийлж олонд нь ямар ба нэгэн баригдсан гих төхөө өгөн сандаргаж явахад яж чагт нь галаа улзаал хүмүүс дээрээ ирдэг. Өчгөө гэсэндээ нөгөө өндгөө хүртлүүлтэйгээл арай гэж барьсан гэрээг хүртэл хаяал зогтож байгаа юм чаа. Ийм хүчгүй суугаагаад гутраал өстой эморж яриад би хүчтэй болно алан таална гэж мангасуудаа дуулдаал ялгуудыг нь ялаад зогтгаасан зогтаал. Арай гэж нэг жоохон хүчтэй боллоо гэж бодсон чинь шаал үр төвчний авраг моготтой харчдээ. Угаасаа ялагдах нь ойлгомжтой байсан ч гэсэн хур дутас хор ураа төгс ашиглаад бөө юм болж арай гэж нэг ялахад өөрөөсөө хэд дахин хүчтэй нэг ялах юм бол хэд дахин хүч нь илүү нэмэгднийг тийг ойлгол бөөн баяр. Мангар олон шинэ скиллүүд дээрэс нь нэмээд нэг тал руугаа л хураад авах юм бол төрхөө хүртэл өөрчлөх боломжтой гэдгийг мэддэг. Мэнд олжигч хүү хаалт шиг уцаа өдөрдөж сурнаа гэж нэлээл хүчтэй болсоор өмнө зовсоор байгаа л арай гэж нэг ялдаг байсан мангасуудаа ямар ч асуудалгүй ялдаг болчихсон. Одоо л ч гээ лааж нь ухааны бодож ирсэн чинь дахиад нэг ядаргаатай хүн гихтэй байснууд. Тэ хэдий хүчтэй болсон ч гэсэн хүмүүсийг бол арай л тачих болоогүй юм билий. Энэ нөхдүүд чинь нөгөө авраг мангасуудыг нь асуудалгүй халаад байгааг бодох юм бол нөгөө гяндан цэвэрлдэг дайчид энтер гэдэг нь л бололтой. Манай далжигч учир зүггүй зогтож явж байгаад амар гүн нөхрөө унцдаг. Энэ үеэр ангийнх нь хүүхдүүд нь гадаад талбай сургалтанд байхдаа усны шид ашиглаж байгаагаас нь энэ ертөнцийн хүүхдүүдээс илүүтэйгээр шилжиж ирсэн хүүхдүүд хамаагүй л оёостай гэдэг нэлтээдэг. Гэтэ нөгөө улсын анхүү болоод төрчихсөн нэг нөхөр нь шаардлага үед галын шид эдгээр ашиглаж барайл нэлээд л дураараа. Гэтэл гинтгэл газрын луу дараад багш нь сурагч нараа хамгаалах гэж байгаад үхээд нэлээд хүндхэн байдалд орж байхад нь нөгөө өнгөрөөч одоо л миний ярилцах боломж гээл байдаг бүх хүчээрээ галын шид дээрээ дайрсан ч гэсэн ямар ч нөлөө үзүүлдэггүй. Харин цэгэр өсч улсынхаа баатрын дүү гэсэндээ бусдыгаа хамгаална гээл дайрахад нь бусдын ч гэсэн цугтаа дайран сул цэгүүдийг гаргаж өгж байхад нь манай хүн чинь нэлээд хэцүүхэн байсан ч гэсэн эцсийн цохилтыг нь хийж ангийнхныгаа авардаг.
Гэтэ гол зүйлийг хийсэн нь болохоор энэ тэжээвэр нь магсан аахгүй юу? Гүйцэтгсэн л манай цэнгэр үст болохоос биш. Бос нь бол энийг анзаараагүй. Энэ хүндэтгэлийг хүлээн авсанд нөгөө ууртаа нөхөр чинь нэлээд хорцсон болол та. Харин тэжээвэр амт нь цусан төрлийн үдэг ч гэдэг цолтой болцсон нэлээд хүндхэн байгаа л та тэрэндээ. Харин манай алс чинь төрөгтөл тэр цолыг авсан шүү дээ. Өө манай алс гэснээс энэ нөхөр чи оролгүй мэдгүй нөхөр унсан да. Азар амьд үлдсэн хэдий ч гэсэн доор нь бүр аюултай мангасад хоорондоо толтаад. Тэдрээс арайгаа зогцсон чаа. Газрын луу гарч ирэнгүүтээ тэр нөгөө аимшигтай араатнуудыг нь ганцхан тайр дээр алчтээ. Манай алс чинь хүч султан болохоор юм чинээ тоохгүй хаяа явчихдаг. Энэ их сүрхчийг нь хараад манай далдакийн нөгөө их хүсэл нь унтарчихсан уу яасан. Гэхдээ бусад мангасыг нь барж магадгүй гэж бодсон чи юу вэ? Нөгөө могоон хүртэл хүчтэй санагдаа болохоо байлуу. Ядаж унтах газар ч олдохгүй. Яж хат амар их хөлсүүд тэр доорн ганц өөрийнх нь барчхмаар гэмээр амар хөтнүүд. Аваал эцэж хорноос нь улаа шууд өгчдөг. За энэ хүртэл үзсэн та бүхэндээ баярлалаа гэхгүй юу. Арайж өгчээгүй шүү. Зүгээр л байж болох хамгийн заваа амттай амтаа. Одоо тэгээд өгөхгүй тул яалтай билээ идэхээс өөр яхав. Жаахан хүч оронгуудаа өөр мангасуудыг агнаал нэлээд хүчтэй болоод ирсэн чинь шидтэй болчдөг. Тэнгүүдээ шууд хорон шидээ бүтээгсэн чинь. За эндээ бол нэлээд сугал юм билээ. Тэр ч яах. Нэг сармагчин байхаар нь агнсан биш. Төрөгт нь бараг л алуулангаа алддаг. Яж чад мангар хүчтэй. Ганцхан ширхгийг нь арай гэж агнсан байтал ийм олуулаа байхар ч ямар ч боломжгүй шүү дээ. Чадлаараа тэмцээр байгаа газрынхаа давуугаар бараг л ялах гэж байхад нь дараагийн төвшин гараж ирээд үүрчлээтэй. Гэхдээ тулалдах тусам скелүүд нь нэмэгдэж хүчин сайжирсаар хурдан хувьсаар байгаа л арай гэж л ялдаг. Энэ хэдий ачир нэлээд хүчрхэг болдог. Яг го бараг л өхөнгөө алдсан л та. Гэтэл баярлахаас өөр ялтай билээ дээ. Эцэц ялсан нүний юм хойно. Нөгөө сул дорой гэж өөрийгөө бодоод исэн хүн чаа хөнгөний аалзчаа өөрийгөө амар хүчтэйгээр мэдрээлстэй өөрөөрөө бахархаж яриад аалж өгнө. Гэтэ хөрхөн амтны их баярнуудаа өргөжлээгүү. Утасных нь хамгийн сул тал болох галтлаавар хүрээлэгдсэн дунд давхар төрөөд ирдэг. Буцаа ашиглаж чадахгүй юм чинь дунд давхрыг гатлах ямар ч аргагүй шүү дээ. Масан нөхөрийн гарыг ихээр нөгөө газрын луу байгаа болохоор боломжгүй. Доод давхар л хөвчгөөс өөр яалтай байлаа дээ. Жигтэй тултал нь бэлтгэлийг хийж эхлэн дээ. Харин нөгөө талд бол нөгөө тэжээвэр газрын луучаа тулааны дараа хувьсчихсан нэлээд том болчихсон. Цэнгэр ус тарин нэлээл нэр хүндтэй болчихсон олон танигдчихсан. Энийхэн чирээр нөгөөдгийнх нь үзий ялалт нь нэмэгдээд хэрэг алгаа чаавас. Ангийнх нь бас нэг шилжиж ирсэн цагаан өстэй охин ирснэ. Эд 20 гэдэг скелетэлийгэнтэй таарч болохгүй шүү. Хэрвээ тарах юм бол шууд алах хэрэгтэй. Тэд нар ерөөсөө амьд явах ёсгүй гээл өдөг. Манай аалт жайл хэдийн тэр скелийг нь авцсан шүү. Нэг талд ангийнх нь хүүхдүүд нь шидний хичээл үзээд хэрхэн яаж ашиглах вэ тэргээ залгуулж байхад манай аалт ч байхгүй. Түүнтэй шидний талаар бүүер. Уган шид ашиглаж чаддаг байсан бол утас ашиглахгүйгээр тэр лааван донд мансуудаа тулдаад ялчихгүй юу гээл гутраастай. Уг нь мэдрэг гэдэг чадвараа авчих юм бол сулгүй юм билээ л дээ. Даанч манай хүн чинь мэдрэг гэдэг скиллээс травматай болчихсон болохоор авч чадахгүй. Энэ сүнхүүний толгойдох цагиргаас ч илүү өвтгдөг энтер гээл. Ядаж яваад газрын луу гинтгэн гараад ирсэн болохоор дуун давхар руу хүчээр орхоос өөр аргагүй болоод нөгөө мангастайгаа дахиад ширүүхэн дулаа хийдэг. Энэ удаа л хангалттай хөлтөл хийж гисэн. Бас дээрэс нь зөндөө хувьсан болохоор ялаад амтлаа л үтсий чинь гайхамшиг. Энд ирснээс хойш анхудаага л юм амттай бол идэж байгаа. Энэ маань гэхдээ энэ давхараасаа бараг явахааргүй болчихгүй яв. Цэнгэр үстийн шүтэмжтрээд байдаг ах нь нэлийн хүчтэйг шилжижсэн да. Яалч ч хэрэгдэх гар байлээ. За тэр ч яах вэ? Манай даалдах чинь бүр зөгнөлгээ шинэ скелтэй болсон. Тэр нь бүр лаадаг. Дарид ирж байгаа махсуудын хөдөлгөөнийг урдаас мэдэж яриад бултаал. Тэл яг өөрөөсөө хүчтэй махсуудыг бөө юм болдгоороо болж арайг л хордуулж яриад алдаг. Энэ удаа яалсан махсан ч гэсэн нэлийн хүчрхэг байсан болохоор дараагийн төвшинлөгөө хувьсаал амар царайлаг бол гараад ирдэг. Уртлын хоёр хөл нь хутанаас шурцуулсан хэрнээ амар батгөх. Чадварч нэлээ акцсан болохоор дахиж хизээж хэрэглэхгүйгээд байсан. Нөө мэдрэг скелээ санаандгүй хэрэгэлцээ чинь тэр нь бүр жинтнээс амар скел. Орчныгоо тэр чигтэн мэдэрч идэг. Гэтэ энэ юу ч оюун бодолтод дахиад нэг зэрэглээ оюухан бий болчихсон. Нэг хэсэндээ бол нэг зэрэг хоёр зүйлийг асуудалгүй хийнэ л гэсэн үг. Жишээлх юм бол тололтойж явахдаа орчны анзаарлагүй хит их улаардаг да. Харин одоо бол нэг оюухан бие өдөртөө тололтойж явахад нөгөөх нь орчиндөө дүн шинжилгээ хийгээд бүр ч илүү анаа л гэсэн үг. Нөгөө баатар ч агуу дотор алцсан мангасыг агнахаар ирсэн юм байлээ. Гэтэ яг таарах үед нөгөө мангас чинь өөртөө нэрээд байгаа мэт. Их л ажиргалтай цав цагаан алц. Энэ хар дардсан зүуд гих мангасыг л алчих юм бол даалгавар нүгэнд биелэхэд идэг. Даанч амар хурдан, дээрээс нь нэмээ боломжгүйгээр хүчтэй. Яаж жоохтон туслах алзууд нь хүртэл хүчтэй. Хэдий туслах алзуудыг нь барсан ч гэлээ. Тэр цагаан алцыг бол ягааш тачхааргүй юм билээ. Тэр мангас нь зүгээр л нэг хүчээр дайрахгүй, шидмэнд ашиглаад үнэхээр л ядаргаатай. Гэтэ яг олуулаа нийлж яваад алддаг л та. Сайнтайч биш тэр алц нь нэг зүйлээс айгаа чичирж байгаад хөлөөнгөө болсон үед нь л ялсан юм билээ. Энэ шилжиж ирсэн гээд байгаа хүүхдүүдийн анги нь 25 хүүхэдтэй. 11 нь эльфийн тасгонд байгаа бол 6-ны сургуульд байгаа. 4 нь өчгсөн. 3-ыг нь харин нууц гэдэг. Гэтэ ягаад ч багш нь тайлбарлаж өгж байхдаа манай тайлчгийг өгцөнгөө хэлдэг. Хэрийн сургуульд буюу амьд үлдэх чадварын сургуультан дээр цэнгэр өсtöд хидих хатаархсан ууртаа нөхөрчөө надад зориулагдаад бүтээгдсэн ертөнцид чи юу яага гол дүр болох гээд байгаа. Би чааг одоо ингэж аална. Уг нь бол олон хүмүүсийг хөсөж магсуудаар алуулсан юм шиг харагдуулах гэж байсан ч гэсэн багшныхаа чирэнгүүтээ бүхэн шийдвүүдийг нь хураагаад скүүлүүдийг нь байхгүй болгоод энгийн хүн болгочдөг. Утарсандаа өшөөгөө авах наалан тална гээл. Гэтэ ямар ч хүчгүй болсон юм чинь яаж чадахгүй дэмэл холхиж явахт нь адилхан шилжиж ирсэн нэгний хуваар чамд тусч болно шүү. Гэтэл нэг охин гараад ирдэг. Маргаашнаас нь сургаггүй алгуулчихсан. Мэдээж л дээ. Нэг улсын хангу нөгөө улсынхаа хангуг хөнөөх гэж оролцсон гэвэл дайм болохоос хойш энэ л хамгийн зөв шийдвэр байх. Харин манай далдааг бол мангар олон скиллүүдтэй болцсон. Тэд нэрээрээ тоглоол скиллүүдээ хооронд нь хольж солио шинэ скилл гаргаж барайл. Зарим дээр нь фейлтэл. Гэтэл өөрөөрөө амар бахархаа байж ирсэн чинь дахиад зэрэгэлдээ оюухантай болчихсон байт. Тэр шид хариуцагч. Манай далжаакд бол хамгийн хэрэгтэй тэр л байсан шүү дээ. Нилээн чадвартай хүчрхэг болоод байжсэн чинь бараг л өгөх нь ойлгомжтой болчихсон. Хүнд гэмтэлтэй газрын дуудаа тараад тултгаас өөр аргагүй болчдөг. Манай хаалт ч одоо гуруулаа болцсон шүү дээ. Жинки эргэлдэж өгч байгаа юм
чаа. Гэтэ тэглээгээд ялтай. Хэдийгээр үхлийн шарахтаж гэлээ газрын луул болсон нэлээл хүчтэй. Бараг л хөдөлөх гэж байхдаа галаа ашиглахгүй байгаа ганц хоромыг нь ашиглаад амраа битүү хор хийгээл унаачдаг. Саяны тулааны үеэр зэрэгэлдээ явах нь 4 болчихсон. Одоо ингэ шид хариуцагч нь 2 гэсэн үг. За одоо нэг зүйлийг ойлгомжтой болгоё. 15 жилийн өмнө Баатрийн салаан манай Далжих руу дайраад үндгийг нь авсан юм байлээ. Одоо харин тэр үндгний газрын луу. Нэгсэндээ бол хэдүүлийн үзээд байгаа алзны амьдрал бол 15 жилийн өмнө болсон үйл явдлууд тахгүй юу? Бүгдрөө л яг адилхан 15 жилийн өмнө энэ ертөнцид төрөөд энэ хүүхдүүд нь сайхан жаргалтайгаар өсөж байхад нь манай хөл газарх нь азгүйч хүү азтаж хүү аалц болоод хол тасгаа хөгжөөд байгаа нь гэсэн үг. Таны интернет гацсан уу? Тэгвэл Facebook дээр Бат Эрдэнэ бадамцэг гэж хайгаад Starlink-ийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг аваарай. Монгол улсын хаанч ашиглах боломжтой хязгааргүй дата бүхий өндөр хурдны интернеттэй таныг танилцуулах болно. Өнгөрсөн үед манай алдчаа. Хэдийгээр шаргацсан байсан газрын лууч хэлээ. Газрын лууг л ялсан юм хойно. Хүчнүүд нь амар нэмэгдчихсэн. Олон жисгэл тэрнийгээ дагаад ирчихсэн. Бөөн баяр нөгөө газрын луугаа итгэжсэн чаа. Нэг үл таних хүн портал үүсгэл гараад ирдэг. Хүчийг нь хэмжих боломжгүй байгааг бодоход аимшигтай л хүчтэй. Гэтэ нэг хорон бодол тээж ирээгүй юм шиг байлээ. Хэлийг нь ойлгохгүй. Би Японоос ирсэн аалзаа. Гэдэл тайлбарлах гэж үзэж байхад нэг утас гаргаж ирснээр шидчихдэг. Цаанаас нэг хүн би бол захирагчдээ гээл өөрийгөө танилцуулдаг. Хамгийн амар нь аалзны бодлыг хүртэл мэдээд идэг шүү. Бараг л бурхан юм шүү. Чамайг би үзэх дуртай ш та өөдөггүй. Заримдаа би чамд гэсэн билүү өгдөг үстэй. Яг хуу чиний амьдарч байгаа ертөнцид бол би гадны хүн л дээ. Энэс өөр зүйлийг хэлж чадахгүй. Юу хэлчих юм бол өдөр толчих шүү дээ. Цаашдаа ч гэсэн намайг хөгжөөгөөрэй. Гэснэ алгуулч дээ. Үдчих байхгүй юу те. Хаан нэгтэж төрийн хаан өөрийн хамгийн өндөр цолх хэрэгэмтэй өдөрдөгч нартайгаа хурал хийж байдаг. Энд дэрэгдэж байгаа гол зүйл нь дайны бүх бэлтгэл ажил хангагдсан. Тэндэж дайныг эхлүүлэн Баатрыг алах хэрэгтэй л гэж байдаг. Хичээлийн үеэр гинтэл цэнхэр үстэд Баатрын цол итвчлээ. Левел 1. Баатрын цол нь энэ ертөнцид нэг л байдаг. Тэгэхээр Баатрын цолыг авсан гэдэг чинь ах нь өгсөн гэдгийг ойлгоод сэтгэл нь ёроолгүй гүнлөө. Хамгаас арт аахан шүү дээ. Яасан хэцүү байгаа бол за хин тамаатай. Энд харин манай далжигч эсэргүүцэл зарлж байгаа юм чаа. Нөөхдөө хөлбөртэйгаа. Би ямар тоглоом уу? Гэл уралсан ч гэсэн өөр ялтай билээ дээ. Өргөжлүүлэл амьдэрчи. Гэл бас л хинэггүй нөхөр шүүнээрээ. Саяны гарч ирсэн хүний шилжиж ирсэн шийдэн дог байсан болохоор тэр л чадварыг хөгжүүлэх юм байна гэж шийдээл. Мангар цоглог явж байхдаа дэд давхар руу гарах замыг олоод бөөн баяр. Цэнхэр үстэж өөрийнхөө мэдэрснийг хэлээд ахыгаа өгсөн гэдгийг нь бат мэдээд аавч тэр өөрөө ч тэр хэцүүхэн байхад Баатрын цол нь энэ улсад бүр төрсөндөө нь олцсон байгаа нэг талдаа юутай азтай. Энэ ертөнцийн хамгийн тод гэрэл мэтцгэн шүү дээ. Энэ үеэр гинтээ илж ирж чөтгөрийн армийн гинтийн дайралт үеэр Баатар алга болсон. Мөн цайцсан нэслэгдсэн ч гэсэн дайралтыг амжилттай уцаасан тухай айлтгадаг. Нэгэнт л ийм зүйлс болсон болохоор Баатрын өгсөн талаарх мэдээг дайн тусал нуухгүй бол ард иргэдийн дунд дэмий өмнө болно гэд цэнхэр үстийг ахтаймаас яралдаа гаргаж тушаадаг. Гэтэ зарим нэг хааны хүүхдүүд нь жоох атарх сарагдаад нүггүй юу. Баатрын цол нь өртнөж өгöd. Ширүүхэн дулаан болсон хэдий ч хүн төрлөختний хамгийн агуу шиттэн тэнд байсан тул даалж өдрийн армийг буцааж чадсан. Тэрээр 15 жилийн өмнө өөрийгөө шидэв өргөл гэж боддог байхдаа маш том даалгаврыг авсан. Илройг их цамхын олон тооны мангас энэ бүсээсээ аалзан мангасаас болоо зүхтагаад хүмүүсийн нутаг дэвсэрлүүд айран аюул учруулад байгаа болохоор түүнийг устгахаар буюу манай далжигыг алхаар ирсэн юм билээ. Үрэндээ байхгүй байгаа хүчрэг мангасын торн энгийн галж чадахгүй. Шидэ дээцэгтэн тулгаж байгаа л арайг шатаасан ч үр нийцэн нэрээд шууд дайрах байх гэж бодсон чинь дайрахгүй шинжилж байгаа нь үнэхээр л хачиргалтай. Зөрүүлээ шинжилсэн чи юу юм? Үнэхээр амар их скелтэй. Гэтэ түүнийг л алхаар даалгавартай ирсэн юм чинь байдаг бүхэл хүчээрээ дайрахт нөгөөх нь зүртөө хөдөлгөөн хийхгүйгээр зүгээр харцаараа л дайрч харцаараа л алаад байдаг. Үнийг нь хараал зовтхон зөв гэж шийдээд шидийнхаа тойргийг үүсгэж явахт нь хамгаалж байсан зэргүүдийг нь бүгдийг нь алаад өөрөө хүртэл өрөөсөн гараа золиослон байж арай гэж зугтаж ирсэн болохоор тэр үеэс л өөрийгөө шидийн оргил гэж бодгоо болсон. За манай далжигын өнцгөөс юу болсон бэ гэхээр идэх юмд явсан хавгаар нь гэрийг шатаацсан байхаар нь за яг өмнө өөрөө хүн байсан юм чаа. Ивэр л асуудлыг шийдэе даа гэсэн ч. Учир зүггүй дайраад ургууг нүргээдсэн болохоор л бие хамгаалаад тулалдсан юм билээ. Харин нөгөө талд нэгэнт л Баатар болох нь ойлгомжтой болсон болохоор чадлаараа хичээж байгаа цэнхэрстэд нэлээл дарамттай байх үед нь нөгөө найзын нэрэнгүүтээ гэрээ хий гэж байдаг. Мангастай гэрээ хийх нэг талаараа амар үз. Найзаагаа хүссэн үедээ гаргаж ирэх боломжтой болохоор гэтээ гэрээ хийчлээгээ баярлсан ч нөгөөх нь өндөг болчтой. Харин нөгөө талд манай Далжагийн оройтой их чадвар нь бүр левел 10 болоод тулаад энэ ертөнцийн нууцуд, скил болон үзүүлэлтүүд нь ямар учиртай гэд бүгднийг нь мэдэх боломжтой. Амар том номын сан тархинд нэгдчихдэг. Маш их хэрэгтэй мэдээллүүд нь жаргалтай байгаа манай хүнийг ганцхан зөвлөс сөхрүүлдэг. Энэ ертөнцийн анзаараа байгаад байх юм бол сонирно. Ийм том нууцыг мэдсэн хүн чинь ялтай үлээ дээ. Нэгэнт л амьдарж байгаа ертөнцид нь болохоор хамгаалахын тулд уламжлал хүчтэй болно гэж байгаа. Энд хүчтэй болох арга бол мэдээж тулалдах шүү дээ. Тиймээс хамгийн хурдан хүчтэй болох арга бол Араба гэдэг нөгөө газрын луутаа тулалдаж ялах. Хэрвээ ялах юм бол хэд дахин хүчтэй болох юм байна гэл амар их шүчтэйгээр очиж замдаа тутгааргүй авраг юмтай таараад юу вэ саяхан лаалан таалнаас Арабаг л нухчин энэ төр гэдээсэн хүн чинь. За энэ удаа өстө тачихгүй юм байна гэл нуугдчихдаг. Мангар холоос нүднийхээ ачаар ширүүхэн тулаан болоод байгаа хэсгийг харсаж чаа. Саяны таарсан амт нь Арабатай өстө гаан ман үзэж байдээ. Хоёулаа шид ашигладаг биеийн хүчнүүд нь ч гэсэн тулжсан. Гэтэ Арабагийн хүч бол тоглоом биш юм байлээ. Илт илүүрхэл нухаж байгааг нь хараад манай Далжагчаа хүчнийхэн сүр чавхланг бишрээд л. Үнийг л ялах хэрэгтэй гэдэг зорилго тавингуудаа хамгал байдгаараа хичээж энэ авийнхаа бүхэл магасуудаа тулалдаа бас олоог Араба тэмдэг тавьцаа. Гидүүлж байгаа дайрал алж явах ханы бодсон шигээл. Зорилготой алдчих яхав дээ. Зорилго л түүнийг зэрэгээд магасуудыг болгож тавьсаар Арабагийн хүчийг харсан болохоор газар тулдах юм бол аюултай
дээгээд нисдэг болох хэрэгтэй гээл. Хэрвээ агаар дээр тулалдах юм бол энэ нисдэг мангасууд цаад болно гээл бүхэл шавжуудыг алж барайл. Бүр чин сэтгэлээсээ арабатад тулалдахын тулд бүхнээ зарцуулдаг. Гэтэ энэ хэд мангар азгүй байгаа сте. Зүгээр л нисдгийнхаа төлөө манай алсан талуулаад. Гэтэ ингэж их хичээгээд үндэд тулалдахаар ирсэж чаа. Дахиад сул дороо болохоор нөрсөлдөгчөөч гэж үзлүүгээр хаяа явчихдаг. Тэгж их хилцсэн юм чи манай дэлжагч өөрийгөө батлаад дайралтуудаас нь бултаа төлөвлөгөөнийхөө дагуу агаар дээрээс хороороо дайраал. Галын шиднээс нь хурам өгзөгдлээр бултаал. Шид ашиглалтын хувьд бол нэлээд ойрхон байсан гэдгийг ч. Биеийн хүчний хувьд бол үнэхээр л тэнгэр газар шиг ялгаатай. Гэтэл тулдаг газраас сонгохоос эхлээл бүхэл давуу болон сул талуудыг нь судалчихсан. Хэрхэн яаж контроллох вэ гэдгийг хүртэл маш нарийн тооцоолчихсан байсан учраас нэлийн л үзэж тарж байгаад өрхөндөө оруулаад тордуулах хэсэж нөгөөх нь бас нэлийн л ухаантай хүчтэй юм хон тийм амархан юм гэж юу байхав те. Өрхнээс нэг хүчтэй дарилт хийгээл гарчдаг. Одоо харин жигнээсээ уралсан бололтой. Саяны тулааных үеэр манай алс эсрэг стратеги боловсруулад өөртөөгөө бүхэл скил оноогоороо контроллох скиллүүдтэй болчихсон байдаг. Ер нь бол энэ хэрээрээ л манай талжакийг өрсөлдөгчөө гэж хүлээж авсан хэрэгэлтэй. Манай алсны хувьд бол энэ бол дэндүү бэлхацж байгаа мэт. Бид нар хүртэл тоглож байхдаа хаагтаг үнтэй дарахаараа нэлийн хил тавдсан шүү дээ. Газрын луу ижиржил галын луунаас илүүтэйгээр галыг ашиглаад нөгөөхөөс нь арай л гэж зүхтаа дэм гарч байсан ч үхлийн шархууд нэлээхийг авсан болохоор нүднүүдээ золиослол эрхтнүүдээ тастаад зогцсон газараасаа хүртэл өөрийгөө тастаж зүхтаад унж явахдаа газар тулдах юм бол бат ялагдах нь мэдээж болохоор яаж игээд дэше гарсан ч гэсэн биенийхээ талыг хөдөлчихнэ. Гэтэ манай далжаагч нь зүгээр ч нэг хорны бурхан золтой болоогүй шүү. Өнгөрсөн хэцүү бүхнээ бодвол үлдсэн бүхий хүчээ гарган сүрлийн нүд гих чадвараараа үлдсэн хідэн цөөхөн нүднүүдээ золиослоо байж унгаад чаддаг. Ингэжл бэлтгэлийнхаа үр дүн болон шаргуу зангийнхаа ачаар арабагийн анхныхаа дарсан хүчтэн гэлсэн юм да. Жөтөрийн хаанч хавж явлаад урсан нэг генералтайгаа сул дорой байхдаа дээд төрлийн газрын луутаа тулдаж байсан хуучсан суудаг. Энэ нэрэ за мартаа спойлер тоо боллоо. Гэхдээ л бас л далжгэр нөхрөлдөө энэ чөтгөрийн хаан. Цэнхэр үстэй ахыг нэг цагаан үстэй охин гарч ирээд алсан юм билээ. За тэр ч яг манай далжигч нь агуугаас амжилттай гарчихсан. Байгальтай танилцаал өдрийн хоол хайсан шигээ. Хүмүүсийн дунд орох юм бол мангас гэж адуулаад заллах юм биш дээ. Гээл бодсон шигэ. Өмнө нэг хэлжсэн да. Ховсго бүртээ нэг төрлөө сонгоод авах юм бол төрлөө өөрчлөх боломжтой болдог гэдгийг хүн болох боломжтойгоо мэдээд бөөн баяр. Сайхан тэнэл хөвжсэн чинь гинтлийж наагуудаа босоод ир. Гээл дотоод толгоор хэлдэг. Их хүрээ холбоо гэдэг чинь шууд утгаараа. Ихийн санаа үр дүрийн санаа ууланд гэдэг штэ. Юу гээл ээж яхав үг тавхав те. Цэнхэр үстчээ эльфүүдийн тэргүүн болох Батимастай хаан тулсан хэмжээний уулзалтын дайны нөхцөл байдлыг ярилцаж байхад дунд ах нь Дэгдэл Баатар сонгогдсон юм чинь шууд дайны тэргүүн шогомж руу яв. Гээл дүүд үнэхээр л атархаад байгаа л та. Эльфүүдийн тэргүүнч энэ дайны эсрэг талд байгаа жөтөрийн хаан бол урд очид үзэгдээгүй төгсвчтэй нэг. Цэргүүд нь хүртэл хүчтэй. Гих мэдийг хүрэгчээд явдаг. Цэнхэр үстийн дүү бол улаастай ир дээр гинтийн төчөө ирээд нэг шидийг ашигладаг. Манай дэлжагч хэнэгчгүй салхилаад явж байхад нь ээж нь цэргүүд явуулчихсан үгсэн юм томоогүй аваад ирсэн юм шиг байлээ. Толгоолж аваа хаалцсан арабатай нэлээл ойролцог штэ. Гэтэ манай дэлжагт бол тоо улам хүч хамаагүй штэ. Шид ашигладаг дээрээс нь хүний ухаантай юм чинь гэс төлөлгөө боловсруулад сул хороонуудыг алаад хүчрэг 3 юмных нь хамгийн хүчтэйг нь шилжих шидээрээ агуун донд давхрын лаавн дээр аваачингуудаа сайхан шанж байгаа хоол болгочдөг. Өсөж байсан болохоор хоолнууд нь өөрсдөө ирээд нэг талдаа сайн ч юм уу. Ээж нөгөө холбоогоор холбогдоод ядаргаатай байсан болохоор холбоогоор дамжуулаад 3 хонцраа явуулаад дайруулдаг. Нэлийн цэцгүүртэй молдог хүмүүс рүү хүмүүс дайрж байгааг хараад зүгээр өнгөрөх гэж байсан ч хүүхэд байгааг хараад дэрэмжтэйг нь болгож тавьдаг. Тэгэд бас далжгарын болохоор яаж зүгээр ахав те өөрийгөө баатар хэтрээр төсөөлж байгаамаа. Дотор байсан хүмүүс ч өөх гэж байсан хүнийг шидрээ идгээгээд явшиж байгаа алзыг хараад шок штэ. Энэ хүүхэд чинь бас ангийнх нь хүүхэд. Дээрэс нь бүр цосорогч байл яах вэ? Цэгэрүстийн дүү наавыгаа ахынхаа хажууд алснаа. Ахааныг алчглаа гэдэл шууд гүтгэждэг. Энэ зүйлийг төлөөлсөн хүмүүс нь нөгөө атархад байсан дунд ах нь болон юугөөгээд тэнхэгтэй нөхөр хоёр нийлж байгаа төрийн эргэлт хийж байгаа. Хамгийн аимшигтай нахтай амар хайртай дүүнд хүртэл та өгөх ёстой гэж зогсож байдаг. Баатар болсон хүн байна да. Ховсдуулж байгааг нь шинжлээл мэдчихдэг. Бас энд оролцсон София гэдэг нөхөр чинь саяны авруулсан цус орогч охин. Баатар яг өөх гэж явахад багш нь гарч ирээл салхиныхаа шидийг ашиглаад аврагддаг. Өөрийнхөө дотны хүмүүсийг гэс цуглуулаад том ахыхаа буйнаар зүгтэж чаддаг. Ариун сүмэнд хүртэл юугааг Баатар гэж зарлчихсан. Буцаа төлөвлөгөө гаргаж байгаа дайрыг гэсэн ч багш нь София байгаа цагт ягач боломжгүй гэж ярьж байхад нь Улаастай найз нь цэргүүдтэйгээ бэслээд тэднийг нэлээд хүндхэн байдалд оруулан болон шах үед нь манай Баатар чинь хэдийгээр сэргийх гэж оролцсон ч гэсэн бүтлгүүтээ яг батрах гэж явах үед нь нөгөөх нь хальт эрүүл ухаан оронгуудаа өөрийгөө алчдаг. Гэтэ энэ л үед Баатарын хүч ямар агуу вэ гэдгийг харуулдаг. Өхөд удаагүй нэгнийг буцаагаад аим оруулждаг үнэхээр л гайхамшигтай. Гэвч аль хэдийн София Батимасын толгойг аваад ирдэг. Нэлээд хүндхэн байдалд орсон байх үед нь азар нөгөө төжээвэр амт нь хувьсаад амар хүчтэй болчихсон ирж авардаг. Энэ бүхний ард мэдээж хамгийн том боссон ч төрийн хаан. За яг зугтчлаа. Над шиг ямар төрхөөсөө зовлон үтсэн биш. Өдийг хүртэл 50 улсад үтсэн юм чинь жаахан цовоод үзэг. Харин өнгөрсөн үед манай талжагч орчинтойгоо үргэлжлүүлэн танилцаал явж байхад зэрэгэлдээ оюун ухаан, нээжийнх нь оюун ухааныг эзсээр. Гэхдээ их л сонио. Ямар ч хариу үйлдэл үзүүлэхгүй зүгээр л итүүлээд байдаг. Гэхдээ ээж нь амар зөв санаатай заяа. Зэрүүд эднэрт ямар ч жижиг өгөхгүйгээр холбоог нь таслаад гарах гарцгүй болгоцсон байдаг. Ингэжэл ямар ч холбоогүй нууцаар дарих гэж байгаа. Үгүй бол нөгөө шилжиг шидээ ашиглаад яг өмнөдгөө адилхан зүйл болно шүү дээ. Бас тэр арабаа шиг хүчтэй зэргүүд нь хідэн цуугаараа байгаа болохоор гинтгэл бөөндөн дайруулахад манай алзанд нөв шанс шүү дээ.
Яг л төлөвлөгөөний дагуу. Нөгөө мангар чи хоол унд бодсон шигээ байж ахт нээж нэг хэмтэл гараад ирдээ. Арабагаас бараг 5 дахин хүчтэй байхаар найгаал зүхтах гэсэн чинь шид өдөрдөх болон бие өдөрдөх гэдэг зэрэглээ ухаан байх болохоор манай алд чи өөрийнхөө яг бүрэн хүчийг гаргаж чадахгүй. Ухантаж арай гэж азаар амжаа шилждэг. Аюулгүй болчлоотой гэж бодсоо чи энд нь хүртэл өрөх тавьцаа. Ядаж зэрэглээ ухаанаас нэг л байсан бол аргалжихгүй юу. Гэтэ яг хүн байсан юм аа ухаанаа ашиглаад хоророо тесрэг утаа хийгээл дунд давхар лаван дунд л очих юм бол тэр их галанд өөрөөс нь өөр тесэг аалз байхгүй гэдгийг мэдж байгаа болохоор за бараг л болчлоотой гэж зутчихсэн чи гинт л уртлынх нь хөлн тас. Жижигхэн аалзаар өдөрдүүлж байгаа амар хүчтэй хөхөлтэй. Бүр яалтчгүй хүчний зөрүүнээс болоод өгчдөг. За тоос юм аа. Хийзүүл харуулж байгаа зогтчдөг. Гэтэ нөгөөх нь яалтчгүй хүчтэй. Манай хаалт чинь нууж ирсэн нэг хүч болох сүүлийн үдэ ашиглаад арай гэж ялаад биеийн сэргэлт хийгээд аюулгүй дунд хэсэгтээ хүрээд ирдэг. Сая нэлээд хүчтэй толгоонуудыг хийсэн болохоор хувьсаад бүр өшгөө гэдэг скилтэй болчдөг. Ийм скилтэй болсон хүн чи бөөн баяр өстэй. Сэж гинтл нөгөө ди гэдэг нь хөрчин залгаснаа. Өшгөө болсон чи баяр хүргэе. Энэ цолонд хүрэх нэг юм байна гэж өстө бодсонгүй шүү. Чич миний сэтгэлийг өстө тоглож чадлаа шүү. Тийм болохоор асуусан асуулт болгоом чи би хариулна гэдэг. Тийм үү. Тэгвэл би яагаад энэ тугаа? Тийм асуулт оо. Яг хөө миний зохиосон системд Баатар болон Житгэрийн эзэн хоёр нийлж агаад зохиогч намайг алах гэж оролж байгаа. Ямар ч гэмгүй нэг тэр чигтээ сүрчгсэн. Яг хөө зүгээр л азгүй тохиолдолд гэтээ гэмгүй хүмүүсийг өхүүлсэндээ гимшээд энэ зохиосон ертөнцийн дахин амьлуулсан аахгүй юу? Би ч та түлч яг хийм бурхан юм уу? Үгүй дээ үгүй. Би чамд хэлсэн шүү дээ би бурхан биш ээ гэж. Би танаа ингэж өгөхөд байхгүй юу? Гэтээ хин гэдэг бол хэлэхгүй. Манай хаалцанд ч бөө асуулт, бөөн шаналл. Гэтээ нэг доглуулсан зүйлийг хэлсэн нь. Одоо чиний төвшин чи юм байхад чамтай адилхан энэ чинь ирсэн хүүхдүүд чинь дөнгөж өлхөндөө шийж байгаа. Өө жээлфүүдийн тусгал унууц самар буюу Далжакин байсан агуугаар дамжиж явахаар болцсон. Хамгийн туршлагатай зам заагчаас Өмнөх Баатарын нэрийг бариад гуйсыг чаа. Нөгөөх нь урагчдад туслахгүй гэж байхад аав нь зөвшөөрдөг. Энд нэг болсон сонирхолтой зүйл нэг юм бол нөгөө төживэр амтан чаа хүн болчихсон байдаг. Уг нь л ээжигээ бүх мангасуудын хаан гэж боддог байсан аахгүй юу? Гэсэн чи харин Чөтгөрийн хаан гээд Аалзны өвөд эзэн гараад ирдэг. Зэрэгэлдээ оюун ухаан нээжийнх нь оюун ухааныг идэж байгаа нь Чөтгөрийн хаанд хүртэл нөлөөлөд байсан болохоор ядаргаатай санагдаад манай Далжакийг алхаар ирсэн байлээ. Амар алдаатай хүчтэй нөхөр чин ганц тариал манай хүнийг алчдаг. Азар хөшгүү гэдэг скилтэй болохоор толгой нь хөвж байгаа юм чаа. Хэдий толгой жилээ шидэж шилдэг болохоор дайрсан мангасуудыг алаад эзээр агаад бие нь буцаас сэрэгчдэг. Гэхдээ дараа нь амьд байгааг нь мэдэх юм бол бат хаална л та тий. Хөшгүү гэдэг скилийг алж чадах ганцхан байдаг скил нь Чөтгөрийн хаанд байдаг гэдгийг нь шинжилээд мэдчихсэн. Ямар азар хөшгүү гэдгийг нь мэдээгүйсэн тий. Гэтэ нөгөө зэрэгэлдээ оюун ухаанууд нь амьд байгааг хараад үхшүү гэдэг скилтэй болцсныг нь мэдчихэж байгаа юм чаа. Арай гэж бүрэн сэргсэн хүн чинь идэх юм хайж байгаад нөгөө цус орогч охиныг дахиад алах гэж байгаа хүмүүсийг хардаг. Үнэхээр л өвлийн үртэй амтан бол тоо. Гэсээс уг нь халуулсан бол нөгөө хөдөө тийм юм болохгүй ч гэсэн юм билүү те. Нөгөө охиныг алах гэж байсан алуурчдыг мангар холоос зүгээр л харцаараа алснаа. Йоо өөрийнхөө хүчнээс айчлаа гэж аавтээ. Сайхан л өөрийгөө сууган тэргээ өвлөөдсөн гарчаа. Муухай авдирж байгаа шүү. Нэг нөхөртөн зориуд тэмдэг тавь зүхтаалгаад ямар ч хүчтэй хүмүүс болохыг нь мэддэг. Энэ ертөнцийн эльфүүд чинь нэлээл муу хүмүүс бололтойдаг шүү. Манай Далжагч ормоо санаатай улгааш дээрэмчин гэд хүмүүсийг алж хүчээ нэмсээр хүн алах юм бол мансаас илүү хүч нэмдэг болохыг нь бас мэдж авдаг. Одоо байгаа улс наалцыг арай амтаа бурхны хэлцгээ шүтдэг. Тиймдээ ч ямар ч авралгүй болчихсон. Эмчилгээ авах ямар ч боломжгүй хүүгээ эцсийн арга гээд айцаажүүл хайхран нэг их аврал ирэн гоохт нь манай Далжагч өрөвдсөндөө за оролдоод үзье гэж шинжилээд үзсэж илгэний хорт авдартай. Ядуу болохоор л ингэсэн юм байна л да. Гэл эмчилсэн биш. Тэр аваар нь бөөн цуу яриа өвдсөн болгоно л шавж байгаа юм чинь. Жинхэнэ утгаараа шүтэгдэж чихмэл хүртэл зарагдаад зургийг нь зураал тэр авьда жинхэнэ одоод нөгөө ч нөгөө агуугаараа хөгөж бөө юм болсоор байгаа дараа гэж даваад эльфийн тосгонд амжилттай очсон байдаг. Манай хүний дураараа хийдэг шилжих шидийг нь дээд төрлийн шидгээд зөвхөн зориултын газар л хийдгээс нь харахад манай Далжагч хэр алдаатай болсон харагдаж байгаа сте тий. Нөгөө Потемасыг ч алаа толгойг нь барьцсан да. Тэгээ ягаад ч Потемас ч үхээгүй. Ахин төрсөн хүүхдүүд чинь энд бүгдээр хадлан тараа эрхэлдэг ингээл нэгэн үедээ аж явахад нэлээд тухайлцсан амьдардаг. Энд байгаа бүхий л хүүхдүүд хулгайлагдаж эсвэл зарагдаж ирсэн болохоор хинэмж багштай итгэдэггүй. Бас дурггүй. Хөрхөн шов төрлөгдөд байгаа багш нь зүгээр л хичээлээ орж байгаад нэг сэрсэж хүүхэд болчихсон. Өөр ертөнцид төрсөн. Төрөгтөө сурагчийн журнал гэх скилдээ төрсөн. Энэ скил нь өөртөө хамт ирсэн сурагчид нь өнгөрсөн одоо болон ирээдүйд ямар байгааг нь томилоо харуулдаг скил. Ихэнх сурагчид нь 20 нас хүрэхээс өмнө өхөд байсан болохоор өөрийн аав болох Потемас бүхэл зүйлийг бодлороо ойлгуулан азар тэрэнч түнд нь итгэж хамгаалах шийдвэр гаргаад бүхэл хүүхдүүдийг хулгайлах эсвэл мөнгөөр худалдаа аван өгөх хугацааг нь хойшлуулж чадсан. София хэд удаа хулгайлт гэж оролцсон ч учир хөтөлөг аалз хүмүүсийг нь халаад байсан. Гэтэ энэ скилд хоёр том зүйл байсан. Өөрийн скилийг болон журналаас харсан мэдээллүүдийг сурагч нарт мэдэгдэхгүй байх. Тэмдэж өдөө хүртэл мэдгүй тэр бол нууц гэж яваад байсан. Тим хариултыг байнга сонсоод байсан сурагч нар улгаалагдаж ирчээд юугээл тийм амархан итгэх хүлээ дээ. Гэтэл үхэхээс дээр өнгөрсөн үед харин манай алзачаа өөр нэг улс над алзаага бидэнд үг. Наач манай эзэмшил гэж балаараа дэлжилгээцэн. Арай дураараа юу. Манай Далжагч өмчлөгдөө үлдээ бас сонин ш. Ажил ихтэй байхад нь Потемас ирснэ. Арай л ч гэсэн бас дахин төрөгчдийг мэдсэн байх нэ. Гэдэл учир бүтээлэг угаалгын нунтыг нэргэлж явцдаг. Тэр арай л Чөтгөрийн хаан шүү.
ээж нь нэлээд сул дорой олцсон. Яасан гэсэн чинь нөгөө зэрэгцээ оюун ухаанууд нь хүчийг нь эзээр агаад булаачсан. Товчхондоо бол ээжийнх нь алдсан бүх скил болон хүчнүүд нь манай хүнд ирсэн л гэсэн үг. Гэхдээ нэг нь эргэж ирээгүй. Тэр нөхөр нь Чөтгөрийн хааныг ялна гэж ээгээроод хальт холбогдох үед нь оюун ухаан руу дамжаад орсон. Ер нь дахиж эргэж ирэх боломжгүйгээр өгсөн юм шиг байлээ. Урдын лайтал хүмүүс туслаад үнэгүй амтнуудаа идэл тухлаа байж исэн чинь нэг жиргэр сахалтай нөхөр ирснэ. Ямар муухай шижиг шавж вэ? За яг угаасаа очиж байгаа л хамаагүй дээр нь тарчлагаас хойш. Гэж тэнэгтэл манай хүн ч нэг үе бодох юм бол энэ улсын хаягдлыг нэлээд сайн ойлгодог болсон. Уг нь бол зүгээр л өнгөрөөгөө явсан. Тэгсэж харин нөгөө манай цус орогч аав дэр ирсээ дэрлэхэд идэв. Дайтгүй гэсэндээ л хүссэн болгоныг нөгөөдөөсөн болохоор үнэхээр л даам гарсан нөхдөөд. Хэд албатуудаа ямар ч хамаагүй аргаар надха барьж иргээл явуулахад нь манай алдчаа хөдлөгчгүйгээр алчин штэ. Тэгэл хий явуулсан ойлгомжтой юм чинь нөгөөдх нь ч гэсэн алдсан. Нэгэнтэй л илгээсэн илчийг нь алжсан. Аал залсан гэдгийг нь мэдэхгүй. Энэ улсыг л алсан гэж бодож байгаа болохоор дай эхэлдэг. Ганцхан тэр улсын ч биш. Өөр хэд хэдэн улсууд илчийг алсан бүдүүлэг үйлдэлт нь хариу өгөн нөгөө улсад дэмжлэг өгсөн байдаг. Манай алдчаа яа тэр ганц бүтэн хэрэггүй амтныг алсны төлөө ийм болчлоо. За миний хийсэн л асуудал болохоор би энэ талд нь зүтгэхээс гээл. Дөрвөн улсын нэгцэн харин болохоор нэг улсыг бол бат зөхөх нь мэдээж штэ. Харин одоо үед бол нөгөө юугаач босогч нарыг нуусан гэдэг эльфүүдтэй данзаарлахаар их зэрэгэ босгоод ирсэн байдаг. Гэтэ энэ юугаач зүгээр л тэнэг бардан болохоор л ашиглуулж байгаа юм. Хоёр талын томоохон мөргөлдөөнд эльфүүд хэдийгээр хүнээс үстэй ч гэсэн тооны хувьд цөөхөн болохоор ялах бараг л боломжгүй. Цогын бижээж багштайгаа үзэх гээл. Гэхдээ өмнөхөө удах юм бол шал өөр төвшөнд очихсон. Багштайгаа аан бан битгий хэл бүчээрээ хүртэл илүүрхэд хамт тайрж байгаа эльфүүдийг хүртэл алж өгдөг. Яаж юм хүчтэй болсон бэ гэвэл алсан хүмүүсийн хүчнээс тодорхой хэмжээг нь хулгайлдаг юм бэлээ. Хэрэг хөө алсан юм бол гэтэ багшд нь нууж байсан хүч байсан болохоор хоригт оруулаад бараг л ялах гэж байхад нь цус орогч охин гарч ирснээр багшийг нь бараг л алах гэж байхад жинхэнэ баатар тулааны талбарт гарч ирдэг. Өнгөрсөн дээр нь далжаагаас суулж үүссэн дан чи аль хэзээ эхэлчихсэн. Далжгар цангаараа тэр явын хүмүүсээр тоглоом шаглаан хийгээл. Хүмүүс мансаас илүү оноо өгдөг болохоор дуртаяа талимдуулаад нухаж байсан чинь жаахан хөхөд өөрөөсөө том сэлэн барьчихсан. За тэр жаах уу. Нөгөө Чөтгөрийн хаан чинь манай хүнийг алах гад хайгаад олоод ирсэн. Гэтэ нөгөө бие өдөрдөг зэрэглээ оюун ухаан чинь оюун санааг нэгдээд байгаа штэ. Бүх зүйлд амар сериус ханддаг хүн чинь далжганаад үе манай алдны зааш нь орж ирээд байдаг. Уг нь бол ээжийнх нь оюун ухааныг идээд болоод исэн штэ. Гэтэ Чөтгөрийн хааны хүчинд дэндүү ихт бол сүнсэн хүртэл тэмцэлдэн холилдоод манай далжигийн өнгөрсөн бүхнийг нь ойлгож мэддэгч. Өөрт нь ийм зүйл хийсэн болохоор алнаа л гэж байгаа юм чаа. Яаж зугцсан зутаг харахгүй бүр 20 гинтер тавиад хүмүүсийн дайн нэгэнтэй хүмүүсийн дайн байхаа болж магсуудын тулаа үргэлжилж байдаг. Манай далжигч ийм болж магадгүй гэж ихэл бэлжижсэн юм хойно чадлаараа л хамгаалдаг. Дэндүү хүчрэх хоёр магсын тулаан донд учир мэдгүй гэмээр жаахан хүүхэд тулаанд ороод ирдэг. Энэ бол цэнгэр үстэй ах болох энэ ертөнцийн баатар далжигч. Энэ жаахан хүүхдээс Чөтгөрийн хаан юундаа эмэг байгаа юм бол эсвэл хуруугаа хөдлөл эзэлчин үстэй. Ухааны бодж байгаа шинжилэл харсаж чаа. ертөнцийн төгс чадвар гэж байхгүй. Бүгднийг контроллох чадвар байгаа гэдгээр баатрын нөлөө Чөтгөрийн хааныг ялах нөлөө өгдөг гэж байдаг. Алдаатай гэмээр хүчрэх Чөтгөрийн хааны эсрэг цорын ганц гэмээр контроллох хүч. Далжганаж олон толгойн төсөөлж агаад Чөтгөрийн хааны өгшгүй гэх чадварыг шалж чаддаг дайралтанд өртөөд өгчтیں۔ Харин ирээдүйн буюу одоо үеийн танд хүн алж хүчрэх болсон Хурамч баатар эсрэг жинхэнэ баатар нөгөө бардам нөхөрч бид хоёрын хин нэг нөхөө хүртэл битээ тулаанд оролцоороо гээл амар сүртэй орсон ч угсаал жинхэнэ баатар илүү байх нь мэдээж штэ. Бантаал одоо над хаал гэсэн чаа. Чи одоо хэрэггүй болсон штэ гээл хайждаг. Багсын Софияд мэдээлэл дамжуулаад байгаа Чөтгөрийн армийн хүчрэх генералыг хараад ганы ард хэн байгаа болохыг нь одоо л ойлгодог. Тэгэд л Софиягийн эсрэг манай зүгсэг эдэн чадлаараа тулдах хэдийч хүчний зөрүүд эндүү их. Өөрөөр хуруугаа хөдөлгөөд л алчих боломжтой ч гэсэн дахин төрөшнөлийг алж болох уу гэсэн тушаалтай болохоор алахгүй байгаа. Зүгээр цаг нөхцөгөөд гол дайснаа гаргаж ирэх гээд байгаа. Энд таныг ихлүүлсэн гол шалтгаан бол эльфийн хаан болох Батимасыг алах. Төлөвлөгөөний дагуу Батимас хөдөлж эхлэн эльфүүдийн сонирхолтой танк роботуудаар дариулдаг. Өнгөрсөнд нэрээ манай алдаж өгсөндөө. Эдгээр даалдах жилийн ухаантай болохоор өөрийнхөө хувилбар болох баахан өндөгнүүдтэй өөрийнхөө оюун ухааныг суулгацсан буцаагаад амьдрчдаг. Өгшгүй скиллийг зогсоодог хүчрэх шийд байдаг гэдгийг зөвхөн аалзын л хийж чадах зүйлээр зогсоох буюу ийм арга байдаг гэдгийг хориодог их чадвараараа бүгдийг мэдсэний ачаар л мэдсэн. Саяны болсон тулааны үеэр маш их хаалгдсан да. Тэрнийхээ хэрээр туршилтын оноо хангалттай цугларсан болохоор хүний биедээ аалз болоод төвшөөгдөг. Далжигийн өөрөөс нь болж үүссэн дайнаас болоод ялагдаж байгаа хүмүүс туслаад дайныг нь бүтэн эргүүлдэг. Тэрнээс гадна одоогийн Чөтгөрийн хааны 4-р армийн генерал нь Софияг хамгаалж байгаад бараг л өгөх гэж байхад нь София хадаас усрагч болгочихсон. Чөтгөрийн хааны оюун ухааныг эзээр байгаа далжигт ойлцсон гэж хэлжсэн да. Тэгээс үлдээ яг л нэг хүн шиг нэгнийгээ мэдэрдэг болцсон. Дээрэс нь алах боломжгүй гэдгийг ойлгосон болохоор алах хүсэлж байхгүй болоод найзууд болцсон. Энэ ертөнцийн хамгийн том дайсан бол Батимас. Өмнө тэрийг аллаа гэж бодсон чинь мангар олон хувилбаруудтай юм бэлээ. Тэгэл ерөн Чөтгөрийн хаантай хүч тэнцгээр л нэг. Батимас энэ ертөнцийг сүрүүлэх гээд байгаа болохоор манай чи ирээдүйн үедтэйгээ уулзраа болоод энэ ертөнцийг хамгаалах гэж байгаа. За тэгээд энэ хүрээ сизон 1 манд дуусж байгаа. Сизон 2 гэж хэрвээ гарах юм бол би шууд бичлэг болгоод оруулах шүү. За тэр хүртэл битгий нэхэрээ баярлалаа баяртай.